Сайн байцгаана уу? За тэрчлүүд чинь том дутаагаа хамт өнөөдөр шин санаа төрүүл явах гэдэг номыг ярихаар төлөвлөд байна. За нэг өөрийгөө танилцуулаарай. Намайг Эмгэн Халуун гэдэг. Би 7 настай. Би энэхүү номоо та нартай танилцуулахар болсондоо үнэхээр их баяртай байна. За Анада шин санаа төрүүл явах гэдэг номынхаа үйл явдлыг яриад өгөөч. Хамгийн эхлээд болохоор манай хүү алхаад явж исэн чинь толгоонд нь гинт нэг санаа төрдөг. За тэгээд дараа нь болохоор манай хүү шин санаагаа мартахыг хүссэн. За тэгээд шин санаа нь түүнтэй тоглохыг хүсэнгүүт нь хүү маань за яг ганцхан удаа шүүгээд тэрнтэйгээ тоглоод тэгээд хөгжилтэй санаа гэдгийг нь ойлгоод шин санаагаа авч үлдэхээр шийдсэн. Гэтэ томчууд миний энэ санааг мэдвэл айх юм ямар тэнэг санаа вэ гэж хэлэх бах та гэж бодсноо. Би томчуудад заавал энэ шин санаагаа хэлэх ёсгүй. Энэ чинь миний санаа гэд өөрийнхөө санааг өөртөө хадгалахаар шийдсэн. Тэгээд шин санаатайгаа хамт байсараад шин санаагаа хүмүүст илчилэхээр болсон. Тэгээд шин санаагаа хүмүүст илчилсэн чинь манай хүүгийн аав ээж гэр бүл нутгийнх нь хүмүүс ямар тэнэг санаа вэ гэж зарим нь ихэнх нь айсан. Тийм болохоор манай хүү томчуудын хэлдэг нь үнэн гэж бодоод шин санаагаа дахиад л мартахыг хүссэн. Тэгээд сайтар бодоод үзсэн чинь шин томчуудад заавал итгэх хэрэггүй гэдгээ ойлгоод шин санаагаа өөртөө авч үлдэхээр шийдсэн. Одоо ингээд манай энэ шин санаа төрүүл яах вэ гэдэг ном маань ингээд төгсдөг байгаа. Энэ шин санаа нь энэ хүүн юм уу? Би тэгэж ойлгосон зургаас нараад энэ болохоор шин санаа. За өндөрлөг хэлбэртэй юм шиг. Энэ болохоор хүү. Энэ номын зохиолч маань хэм бэлээ? Коби Ямада гэдэг хүн байгаа. За анаа яг энэ номноос яг юуг ойлгосон юм? Хамгийн түрүүнд би шин санаагаа шууд хүмүүсийн ярьж байгаагаар хайчиж болохгүй. Хамгийн эхлээд боловсруулж үзээд бас дээрээс нь хүмүүстэй ярилцаж улам сайжруулж санаагаа маш гоё болгож одоо хэрэгжүүл уран зураг юм уу одоо байшин барилга янз бүрийн болгож болно. Шин санаагаа маш олон төрлөөр хийж үзэж агаад тэгээд хүмүүстэй ярилцж агаад нэрээсээ гоё санаа болгож болтгийн байна гэдгийг би ойлгосон. Тэгвэл одоо ангийн дүүчин шин санаа төрүүл яг яахтайгаа ойлгосон шүү дээ тийм. За өөр ярих юм байна уу? Нэг л За энэ шин санаа гэдэг ном маань надад үнэхээр их таалагдсан. Яагаад гэвэл би өмнө нь шин санаагаа хайхыг хүсдэг байсан. Тэгээ яг тэр үед энэ номыг уншаад үзсэн чинь яг надад тэгэж болохгүй байна гэдэг мэдрэмж төрөөд одооноос би шин санаагаа хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо энэ номыг уншаад яг ингээ амьдралдаа хэрэгжүүлж байгаа юм биш үү? За. За. Баярлалаа.